За өнөөдрийн хичээлээр багш нь халдсан бодлогыг бодох одоо нэг хэлбэр гоё тэгштгэлийн арга зааж өгье. За энэ тэгштгэлийн аргыг одоо тэгштэглээ зохиохдоо бол яг үгээр эхлээд нэг юм жижиг юм дүрслэл хийе явчихдаг. За эхлээд өгүүлбэр унш. За 5% 40 литр давсны одоо уусмал дээр хэдэн литр цэвэр ус нэмбэл 2% давсны одоо уусмал үүсэх вэ гэсэн бодлого байна. За тэгэхээр эхлээд ийм зураглалыг чинь. За эхний уусмалаа болохоор нэг ийм дөрвөлжинд дүрслээд за тэгээ эзэлж байгаа нэг давсаа энэ 5%. За энэ бол бидний харвал давс буюу за давсаа хэдүүлээ. За ногоон өнгөөр шийтгэлүүлж. За ногоон энэ бол давс байгаа. За энэ дээр бол юу нэмэх гэж байгаа вэ гэхээр цэвэр ус нэмэх гэсэн. Тэгэхээр цэвэр ус юм чинь дотор нь бол давс байхгүй учраас тэг хувийн давстай гэсэн үг. За тэгээд юу үүсэх вэ гэхээр 2% давсны уусмал үүсэх ёстой байгаа. 2% давсны уусмал. За тэгэхээр энд бол юу хийх ёстой вэ гэхээр нэмж. За одоо хэмжээнүүдийг. За мэдээж ихнийх бол 40 литр гэсэн. Тийм учраас 40 гэвчин. За бид нарт бол нэмж байгаа нь бол цэвэр усны хэмжээ маань мэдэгдэхгүй учраас тэр нэг x гэдэг. X литр гэж. За тэгвэл шинээр үүсэж байгаа уусмлын хэмжээг бол бид мэднэ. 40 дээр нэмэх нь x одоо литр хэмжээтэй болно шүү дээ. За тэгэхээр бид нарт бол яг үгээр ийм нэг дүрслэл одоо өгүүлбэрээ уншаад ингээд нэг юм жижиг юм зураглал бол хийж байна шүү дээ. За энэ зураглалаас бол яг үгээр энэ уусмлынхаа хэмжээг уусмалд агуулгаж байгаа бодисын хуваар үржүүлээд за ингээд үржүүлээд за энэ нөгөө дундаа бол бид нар ус нэмж байгаа гэсэн учраас бид нар бол ингээд нэмж хийж байгаа. Тэгээ энд ус дээр нь ингээд нэмж байгаа нэмэх тавьдаг тавьсан. Тэгвэл яг тэр үйлдэлээр 40-ыг 5-аар үржээд нэмэх нь x литр тэгээд 0% давс гэсэн учраас тэр уусмлын хэмжээгээр үржүүлнэ. За үүсэж байгаа зүйл маань яг үгээр 40 дээр нэмэх нь x литр. За уусмалд агуулгаж байгаа бодисын хэмжээ бол 2% байна. За ингээ 2-оор нь үржүүлж. За ийм тэгштгэл зохиогоод хэлбэрхаа бичнэ гэсэн. За энэ бодвол за 40-ыг 5-аар үржүүлэх 200. За ямар ч тоог тэгээр үржсэн тэг гарах хэвээр. За энд хаалтаа задлаад бодно. За хаалтыг задлахдаа хаалтан дотор байгаа гишүүн бүрийг за тэр 2 гэдэг тоогоор бол үржүүлэх хэвээр. За 40-ыг 2-оор үржүүлчих бол 80, x-ийг 2-оор үржүүлчих бол 2x болно. За эндээс бол 2x тэнцүү. За 200-д тгийг нэмбэл 200 гарна. За 200-аас 80 асчих юм бол 120. За эндээс бол x тэнцүү 60 литр. За өөрөөр хэлбэл 60 литр одоо цэвэр усны нэмээд холчих юм бол 2% давсны одоо уусмалтай болж чадах нэ.